Come into my world. Сандаа цаанаа өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг уушаа төмөр гэдэг. Өнөөдрийн миний ярих сэдв бол би өөрийнхөө од гэдэг сэдвээр ярих хүсэлтэй байна. Намайг 20-21 настай байхад нэгэн нэгш надад нэгэн зөвлөгөөг амжихааран хэлж байсан. Тэр нь юу вэ гэвэл уука чи залуу охин байна. Хүний амьдрал янз бүрийн юм тохиолддог. Тэгээд амьдрал тохиох ганцхан од гэж байдаг. Түүнийг л шүүрж аваарай. Их чин тэр одоо шүүрж авч чадаагүй тэр боломжийг алдсандаа одоо болтол харамсч явдгийн гэж надад захиж хэлж байсан. Тэгээд түүнээс нь хойш би нөгөө одоо алдчихгүй юмсан хизээ гарч ирэх бол гээд байнга ажаал хүлээгээд байдаг байсан. Хэсэг хугацаа өнгөрсөн ч гэсэн нөгөө од гарч ирэхгүй болохоор алдчихсан болов уу өнгөрөөчихсөн болов уу гэж маш сэтгэл зовддог байсан. Олон жил өнгөрсөн тэр од хизээч гарч ирээгүй. Харин энэ олон жилийн хугацаанд би юу ойлгож авсан бэ гэвэл тэр амьдрал тохиох ганцхан од гэд байгаа юм чинь би өөрөө юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Тэгээд тэр одыг барьж авч чадаагүй, шүүрж авч чадаагүй ч гэсэн тэр од гэд байгаа боломж чинь бидэнд байнга байж байдгийн байна. Дахин гарч ирдгийн байна гэдгийг би маш сайн ойлгож авсан. Тийм болохоор тэр одыг хүлээх хэрэг байх тэр одыг хайж явах шаардлага байхгүй бидэнд аль хэдийнэ байж байгаа гэдэг та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Тэгээд нэмж хэлэхэд чи өөрийнхөө од, чи өөрийнхөө үлгэр дуурайл, чи өөрийнхөө хөгжөөн дэмжээгч, чи өөрийнхөө байлдан дагуулагч гэдгийг би хэлмээр байна. Та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн видео бичлэг хүртэл баяртай.